Баянгур аймгийнхаа Шинжээс сумын нийт хүүхэд багчууд иргэдэд чиглэсэн бол одоо шүдний өвчлийг бууруулах, шүдний өвчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зөвлөгөө үзлэг үйлчлэгийг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ хүрээндээ бид нар бол Шинжээс сумд 2024 онд шүдний иж бүрэн тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй кабинетийг байгуулж эрүүл мэндэд бидэнд хүлээлгээ өгсөн. Энэ кабинетаа төшөглөөд бид нар өнөөдөр бол Баянгур аймгийн шигтгэхэд энд шүдний эмнэлэгтэй хамтраад үн төлбөргүйгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүх хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан 500 гаруй хүүхдэд бол одоо үзлэг эмчилгээ зохион байгуулахаар зорилт тавиад 14 хоногийн аян зохион байгуулалт явж байна. Шинжийн сумын ард иргэдийн хүүхдүүдийн шүдний өвчил маш өндөр байсан учраас ээж аав асан хамгаалагч нар нь бол маш өндөрөөр хүлээж авсан. Өнөөдөр одоо 2 өдрийн үзлэгээр гэхэд үзлэгийн хувь бол маш өндөр явагдаж байна. За сайн байна уу? Баянгур аймгийн Шигтгэн дэд эмнэлгийн шүдний хэмж Гантамар аймагтай хамт олгоор байна. Өнөөдөр бид Баянгур аймгийн Шинжийн суманд сургуулийн насны болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн амны үндийг эрүүл зөвлөх, эмчлэх, онцлох ажлаар ирсэн байгаа. Манай эмнэлэгт бол Эрдэнэ-Монгол компани санал тавьсны хүрээнд эрүүл мэндийн төв дээр нь тохижуулсан кабинетийг түшиглээд ирж ажиллаж байгаа. Тус аяны хүрээнд бол шүд амны үндийн үзлэг онцлогоо явагдахаас гадна эмчилгээ явагдаж байгаа. Эмчилгээний хүрээнд бол цоорлыг онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бол стратагаар авч хэрэгжүүлж байгаа. Цоорлын түвшин бол маш өндөр байна. Ерөнхийдөө 90% гэж хэлж болохоор цоорл. Тэгээ манай эмнэлгийн зүгээс бол одоо 5 хүний бүрэлдэхүүнтэй 3 эмч, 1 сувилагч, 1 жолооч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй ирээд тэгээ сумын бас эрүүл мэндийн төвөөс сувилагч, үйлчлэгч бидний багт бас оролцоод ажиллаж байгаа. Энэ эрүүл мэндийн төв дээр одоо ингээд иж бүр аппараттай болсон байна. Энэ нь бол сайшаалтай тал байна. Тэгээд хүүхдийнхаа шүдийг бол энэ чинь ингээд яг сумдаа үзүүлнэ гэдэг бол биднэрт бол баяртай байна. Тэгээ аймаг хотод очихоор ингээд шүдний эмч маань олддоггүй. Тэгээд ойчир ихтэй байдаг. Тэгээд энэ чинь бол ингээд ойчиргүй ингээд үзүүлж байгаад бол ямар шаашаалтай байна. Эрүүл мэндийн төвүүд маань одоо нэг шаардлагатай энэ шүдний иж бүрэн одоо кабинетыг зохицуулахад одоо сумын засаг дарганы тамгын газартаа санал тавиад мөн одоо баян хүнтэй төслийн багийнхан маань дэмжиж одоо ийм сайхан одоо том төхөөрөмжтэй болсонд бол маш баяртай байна.